Ойролт орнын геополитикийн хурцтмал байдал цаашдаа хэрхэн өрнөхийг таамаглахад хүнд байгаа шүү дээ. Гэхдээ үүсэж байгаа нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхөөр байна вэ? Дэлхийн нийт хэдийнэ олон тодорхойгүй байдалтай нүүр тулж байгаа энэ үед ойролт орнын зөрчиллөө нь нөхцөл байдлыг улам хөндрүүлж байна. Бидний зүгээс хоёр зүйлд гол анхаарлаа хандуулж байгаа. Эхнийх нь байгалийн хий газрын тосны салбарт учрах эрсдэл. Одоогоор үнэн нь эрчимтэй өсөх хөдөлгөөнтэй байна. Энэ хэр удаа үргэлжлэх вэ? Харин хоёрдугаарх нь эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл байна. Одоогоор нийлүүлэлт тасалдаагүй байгаа. Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг бид харсаар байх болно. Тээвэрлэлийн маршрутууд өөрчлөгдөхгүй эсвэл нөхцөл байдал уламд ордож бусад орнуудад нөлөөлөхөөр байна уу гэх мэт. Үгүй л байгаасаа гэж залбирч байна. Тийм шүү. Яг одоогоор ойролт орнын нөхцөл байдал эрчим хүчний тээвэрлэлт болон үнийн шок бий болгох эрсдэлтэй гэж харж байна уу? Тийм ээ. Голчлон эрчим хүчний үн өсөхөд нөлөөлж байна. Гэхдээ хоёр дахь болон гурав дахь эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Тухайлбал хурцдмал байдал томоохон эдийн засагтай орнуудын өсөлтийг доош татах хэмжээнд тэлж магадгүй байгаа. Энэ тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Та бүхний мэдэж байгаачлан бид аль хэдийнэ энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулад байгаа. Ирэх 7 дугаар сард төсөөллөө шинжилэн танилцуулахаар байгаа. За оны эхний 2 дугаар улирлын дүр зургийг харуул бидний 4 дугаар сард гаргасан төсөөлөлтөд таарч байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрч байгаа ч уналтанд орохооргүй харагдаж байна. Олон улсын валютын сангаас 4 дугаар сард гаргасан төсөөлөлтөө Америкийн нэгдсэн улсын эдийн засаг уналтад орох магадлалыг нэмэгдүүлсэн шүү дээ. Тийм ээ. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг уналтад орох эрсдэл ойролцоогоор 40% байна гэж өмнөх төсөөллөө ахиулсан. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд эдийн засгийн уналтаас зайлсхийх боломж ч өндөр байгаа. Эсвэж нөхцөл байдлыг дурдуулж болохгүй. Үүнээс гадна инфляцийн эрсдэл өндөр хэвээр байгаа тийм үү? Эрчим хүчний үн хэр хэмжээнд өсөх нь одоогоор тодорхойгүй байна. Америкийн нэгдсэн улсын хувьд стагфляцийн эрсдэл хэр өндөр байгаа вэ? Одоогоор Америкийн нэгдсэн улсад дефляц үргэлжлэхээр байна. Гэхдээ инфляц нь Америкийн нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах түвшинд хараахан хүрээгүй байна. Оны төгсгөлд холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хэсгийг илүү нухацтай авч үзэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр одоогоор Америкийн нэгдсэн улсын эдийн засагт онцгийн өөрчлөлт гараагүй байгаа. Хөдөлмөрийн зах зээл нийтвэтэй хэвээр байгаа. Салингийн өсөлт нь ойролцоогоор 4% байна. Өөрөөр хэлбэл хэрэглээний зардал нэмэгдэх таатай түвшинд хадгалагдаж байгаа. Гэхдээ зах зээлийн огцом хэлбэлзэл тодорхойгүй байдал нэмэгдэх тусам бизнесүүдэд ирэх дарамт нь нэмэгдэнэ. Тодорхойгүй байдал өндөр үед хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахгүй, хэрэглэгчид зарцуулалтаа танина. Энэ нь эдийн засгийн өсөлтийг доош татдаг. Тэглгүй яхав энэ нь Америкийн нэгдсэн улсын төв банкны хувьд ч нөхцөл байдлыг хөндрүүлж байгаа. Гэхдээ олон улсын валютын сангаас холбооны нөөцийн банк оны төгсгөл хүртэл нөхцөл байдлыг ажиглаж твчих боломжтой гэж харж байгаа шүү дээ. Яг уу инфляцийн түвшин буурч байгаа нь үнэн шүү дээ. Төв банкны зорилттой түвшинд нэлээд өгсөн байгаа. Үүнээс гадна эдийн засгийн идэвх нь бага зэрэг саараг үйл явцтай байна. Өөрөөр хэлбэл оновчтой цаг нь ирэх үед Америкийн нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах боломжтой гэж харж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар тэд нөхцөл байдлыг харцансан хэвээрээ байна. Таны хэлсэнчлэн эрчим хүчний үнийн өсөлт инфляцийг эрчимжүүлэх хэмжээнд хүрэх хэсэг нь тодорхойгүй байгаа. Хэлж таамаглагдах үнэхээр хүнд байна. Тарифын нөхцөл байдалч тогтворжих хэсэг нь тодорхойгүй байгаа. Яг уу бага зэрэг агцтай хэлцээрүүд хийгдэж байгаа л да.
дахин яриа хэлцээ хийх боломж ч байсаар байна. Гэсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Тарифыг 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл төр хугацаанд хойшлуулад байгаа. Тэр үед юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тодорхойгүй байдал, геополитикийн хурцталмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Америк нэгдсэн улсад хөрөнгө оруулах итгэл суларсан гэж харагдаж байна. Ам доллар засгийн газрын бондууд гэх мэтээр. Энэ байдал хэрэг удаан үргэлжлэх бол ерөнхийдөө хүн бүрийн л бодож байгаа асуулт буюу Америк нэгдсэн улсын манлайлал дуусгуур болж байна уу гэж асуух гэж байна л да. Well, let's recognize two things. One, Эхлээд бид хоёр зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгдүгээр, Америкийн нэгдсэн улсын эдийн засаг маш динамик, инновацид тулгуурсан эдийн засагтай. Бүтээмжийн дэлхийн бусад орнуудтай харьцуулахад илүү хурдцтай өсөж байгаа цөөн орны нэг юм. Маш гүнзгий, хүргэх чадвар сайтай санхүүгийн зах зээлтэй. Тиймээс ч хөрөнгө оруулалтын урсгал маш сайн татдаг. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хэмжээ дэлхийн эдийн засгийн ойролцоогоор 4-1-тэй тэнцдэг. Харин төвлөрсөн хөрөнгө оруулалтын хэмжээ нь дэлхийн нийт хөрөнгийн бараг 4-3-ыг эзэлдэг. Энэ ч утгаараа зарим хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлж өөр орнд төвлөрөх талаар бодох нь гарцаагүй зүйл юм. Гэхдээ хамгийн гол саад нь гэвэл бусад улс орнууд Америкийн нэгдсэн улстай адил өгөөж ашигтай байдлыг санал болгож чадахгүй байгаа. Тэгвэл Япон улс энэ чиглэлд манлайлж байгаа гэж та бодож байна уу? Япон улсын сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн алхмуудыг би маш ихээр сайшааж байгаа. Мөнгөний бодлогоо тогтворжуулж эхэлсэн, үүнийгээ ч маш тогтвортой шаталтай байдлаар хийж гүйцэтгэж байна. Японы эдийн засгийн өсөлт потенциалтай хүрэхэд маш ойртсон. За бид боломжит өсөлтийг нь 1.5 орчим хувьтай байна гэж таамаглаж байгаа. Магадгүй энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.6%-аар өсөх боломжтой байна. Гэхдээ хүн амын насжилт, бүтээмжийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалan бодлого боловсруулагчид болон бизнесүүд илүү их зүйл хийх шаардлагатай болно. Тэгэхээр Японы төв банк бодлогын хүүгээ хэвийн түвшинд хүргэж өсгөхөд баггүй хүндрэлтэй нүүр тулж байгаа шүү дээ. Дэлхийд даяар л улс орнуудын харилцан адилгүй мөнгөний бодлого баримталж байгаа нь бас нэгэн эрсдлийг бий болгож байна. Тийм ээ. Цар тахлын дараах үетэй харьцуулахад одоогийн нөхцөл байдал огт өөр байна. Цар тахлын дараахан төв банкнуудын мөнгөний бодлого нэг чигт шилжиж эхэлсэн. Мөнгөний бодлогоороо дамжуулан эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлж хөрвөх чадвараа дэвшлүүлж байсан. Дэлхийд даяар улс орнуудын төсөв мөнгөний бодлого нэг адил төстэй нэг зүйлийг зорж байсан. Одоо бол нөхцөл байдал тис өөрчлөгдсөн. Улс орнуудын мөнгөний бодлого өөр хоорондоо харилцан адилгүй үйлчилж байгаа. Зарим орнуудын бодлогын хүү чангарч байна, харин зарим нь илүү зөөлрүүлэх орон зай гаргаж байгаа. Энэ нь шийдвэр гаргахад хүндрэлтэй болгодог. Та төв банкны тэргүүн байна гэж төсөөлье. Хэрвээ дэлхийд даяар л төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж байвал бид ч мөн бодлогын хүүгээ бууруулах нь зүйтэй юм байна гэж шийдэхэд маш амар байна. Эсвэргээр чангаруулж байвал адил чангаруулах нь зүйтэй гэж хэлэхэд амар байна. Харин одоо бүхэл төв банкнууд өөрсдийн макро датад нарийн дүн шинжилгээ хийж шийдвэрээ гаргах хэрэгтэй болсон байна.